За сайхан амарцгаасан уу. Өглөөний мэндэ. За энийг түр унтраач таа. Энийг түр унтраач. Синс тавьчихсан чинь. Яас нүд хорсон. Би одоо нэг нүдний тусаалганд яг домтож байна. Архич юм шиг л болж байна. За би нэг пост оруулсан юм аа. Казакууд мэдрэл нуута монголчуудад амар хичээл заах юм. Мэдрэлүүд нь ойлгохгүй юм. Барьж идэх гэж чинь. Хичээл зааж байгаа нь үнэн. Казакууд монголчуудад бол маш их хичээл зааж байгаа. За энийг ярихын тулд 1990-ад оны ихээр те 90 онд л үү. 91 онд Казахстан улс. Ер нь 88 оноос зүйлтад ус задарсан. Маш том хүчрхэг гүрэн задраад олон газар зүйлтад усаас тусгаар болж эхэлсэн. Тэгээ энээс болж сайн юм чих бий болсон, муу юм чих бий болсон. За Казахстан улс тусгаар болоод зүйлтад улсаас тусгаарлаад. За энэ бол үнэндээ яг тусгаар биш. Руслан Назарбаев тухайн үеийн зүйлтад улсын удирдлагуудад тохирсон тохиролцоон дээр тусгаар болсон байна. За ингээд дэлхийд даяар зарласан. Дэлхийд даяар дархан суурьсан Казак иргэд минь ээ. Одоо ингээ бид нар их өөр ингэсэн эх оронтой боллоо, тусгаар улстай боллоо. Та нар минь эх орондоо ирж ажиллаач ээ гэдэг уриалгыг одоо дэлхийн нийтээр цацсан байт юм аа. За ингээ Монголоос казакууд амар явсан. Бараг ер нь бол 50-аас дээш хувь явсан байх. Тэрний яг тухайн үеийн нарийн статистик судалгааг бол би үзээгүй. Гэхдээ казакууд бол нүүсээ. Монгол шиг муухай улс байхгүй. Эх орондоо очиж жаргах минь ах дүүс дээр очие гэл. Хамаг юм ачаал эндээс казакууд битүү нүүсээ. Энэ Монгол улсад маш их сайн юм болсон. Хэрвээ тэгж казакууд нүүгээгүй бол өдөд монголчууд маш хүнд байдалд орсон байна. Казакуудыг бол яагаад ч дийлэхгүй болсон. Ойролцоогоор 200 мянгад казакийн 100 мянга нь бол өлхөө явцсан. Буцаа явцсан. Тэгээ энд нэг цөөхөн казакууд нь үлдсэн. За ингээ Казахстанд очичоод өөртөө алуулж эхэлсэн. Казакуудаа дарамтлаа гачин болгосон. Тэгээ буцсан да. Буцаад нүүгээд ирсэн дээ. Тэстэ Монгол шиг сайхан газар алах гэдэг. Монгол шиг муухай газар алга, Монголд хэцүү байна. Ястой их нутагтаа очих юм, өөрсдийн гэсэн нутагтаа очих юм, ах дүү дээрээ очих юм гэж шаагаа явсан казакууд чинь эргээд Монгол шиг сайхан газар алах гэж буцаад нэг хэсэг нь нүүсэн. Гэхдээ баг нүүж орж ирсэн. Энд эрдэмтэн байсан үнийг тэнд очингууд нь 10 ямаа өгөөд малчин болгоо шаачаар аргагүй штэ. Энд өндөр албан тушаалтай байсан суулгачийг тэнд очингууд 10 ямаа өгөөд малчин болгохоор аргагүй штэ. Энд чи буцсан штэ. Хэдийгээр казак ч гэсэн төрсэн газар нь арай өөр л дөө. Тийм биз? Төрсэн газрын даавуу зөөлөн гэж хэлвэгүй штэ тий. За ингээд казакийн одоо тоо бол эрс багассан байдаг. Одоо бол яг тэр 90-ад оны тоондоо эргээд очсон байна. Казакуудын үржил их байна. За монголчуудад ямар хичээл зааж ийна гэвэл нэгдүгээр нөхөн үржих вэ. Хүн амын хүйсийн тэнцвэрт байдал дээр казакууд маш анхаардаг. Одоо хүн амын хүйсийн тэнцвэрт байдал гэдгийг
Уулны эдтэй тайлбарлахгүй бол бас ойлгохгүй байна. Эрэгтэй хүн хэд байх юм, эмэгтэй хүн хэд байх юм гэдэг шүү. Тэ? Энийг хүн амын хүйсийн тэнцвэрт байдал гэдэг байгаа шүү. Нөхөн үржих. За ингээд казак аав болгон охтуудаа онгийн ахлагч болгон эмэгтэйчүүдтэй 5-аас дээш хүүхэд төрүүлээ гэдэг хичээлийг заасан. Казакууд бол казак охтуудыг хурдтай үрж олуулаад ер нь хамгийн том хүчвэл хүн амын хүч байдаг. Одоо хятад улс яагаад хүчрхэг байна? Тэм хүн ам олноороо явж байна. Тэгэхээр цөөхөн хүн амтай байх тусмаа л бүх талаараа сул дорой байдаг. Ямар ч хүчгүй байдаг. За та нар бод зүгээр л өөрсдөө бод. Нэг хүүхэдтэй гэр бүл ямар хүчрхэг байх вэ? 10 хүүхэдтэй айл яваанда ямар хүчрхэг болох вэ гэдгийг л ойлгож байна. Энэ амар энгийн ойлголт. Нэг хүүхэдтэй айл яваанда эцэг их нь үхээд өгнө. Тэм ямар их ганцаардах вэ? Гүүгээд гараа туслах ах эгч дүү байх. Ганцаардлын туйл болж үхнэ. Ганц хүүхэдтэй айл. 10 хүүхэдтэй айл ямар гоё байх вэ? Хэдэн ядрах вэ? Ядрахад хинэн татах вэ? Гэдэг шиг казакууд нөхөн үржихгүй хүн амынхаа хүйсийн тэнцвэрт байдал дээр тэгээ нөхөн үржихгүй дээр онцгой анхаарсан. Энүүгээрээ хичээл зааж байна. 90 онд 50-60 мянгуулаа үлдсэн казакууд асар хурдтай үржээд одоо дахиад 200-300 мянга болчиход. Маш хурдтай үржиж. Статистикийн судалгаа байдаг. Өнөөдөр монголчууд 3 сая гэж байна те. Нэг өрх, нэг хүүхэд гаргаад байвал 10 жилийн дараа Монголын хүн амын тоо сая 500 мянга болно. Нэг хүн, нэг өрх, нэг хүүхэд гаргаад байвал 10 жилийн дараа 3 сая монголчууд сая 500 мянга болно. Дахиад нэг хүүхэд, нэг хүн гаргаад байх юм бол дахиад 10 жилийн дараа сая 500 мянган Монгол 750 мянга болно. 10 жилийн дараа 750 мянга. Дахиад нэг өрх, нэг хүүхэд гаргаад байвал 30 жилийн дараа Монгол хүний тоо 300 мянгад хүрнэ. Тэгэхээр миний нөгөө хэлээд байгаа чиний сайн аав байх, сайн эцэг байх ерөөсөө хамаагүй. Хүүхд хийгээлээ. Тэгэхээр нэг эмэгтэй хүн 5 хүүхэд төрүүлж ийж Монгол улсын хүн амын нөхөн үржихгүй урагшаа явна. Яг энийг казакууд биднэрт зааж байна. Энэ хичээлийг нэгдүгээрт биднэрт зааж байна. Өшөө 10 жилийн дараа казакууд сая хүрнэ. 20 жилийн дараа казакууд 3 сая хүрнэ. Ингээд хүссэн ч эс хүссэн ч Монгол улс казакуудын нутаг болж хувирна. Казахстан цаашаа ойрхон байгаа. Ойлгож байна. Энэ бол маш том хичээл зааж байна. Үхэр монголчууд энийг ойлгохгүй шиг ганц хүүхэд байхт болно. Тусгаар тогтнолоо. Ирээдүйгээ үр хоочоо. Тэгээ та нар энэ казакууд чинь 100 жилийн ардхыг хараад байна шүү дээ. Бид нэр 100 жилийн дараа Монголыг эзэлчихнэ гэж шүү дээ. Хүн амынхаа тоогоор чи Монголд 10 сая Монголын иргэншилтэй Монголын паспорттой 10 сая казак. Бид нэр 2 саяулаа. Тэгээ яах юм? Уусан шүү дээ. Багаар идэж штэ. Казак охин болгоо энийг ухамсартайгаар ойлгож байна. Казак эмэгтэй хүн болгоо энийг эх орончоор хүлээж авч байна. Үндэстнийхээ төлөө. Мөхгүй төлөө. Казак үндэстэн дэлхийд яваанда дээшээ гарч ирэхийн төлөө том газар нутагтай байхын төлөө би эх орондоо 5 хүүхэд гаргах ёстой гэдгийг ойлгоцсон байна. Тэгэд Монгол охтууд яаж юм? Бүгдээрээ спраш алгацсан. Секс эрхчлөө. Хүссэн хүн болгонтойгоо
Уулзаал өмдөө шүтэлж. Уулзаал өмдөө шүтэлж. Юусоо танилцаад үерхэд нөхөрлөөд таниад удам угсаагаа ураг овгоо бодох юм байхгүй. Бааран танилцаад цагийн дараа буудалд ороод өмдөө тайлбарч Монгол охтоо. За дараагийн хичээл. За нэг дээр хүн амынхаа нөхөн үрчгүй дээр хүүсийн тэнцвэрт байдал дээр маш хурдтай олуулаа болох. Монголчууд өнөөдөр цөөхөлөө болохоор ингэж арчаагаа алдаад байна. Монголчууд би бүр 4 жилийн өмнөөс хэлсэндээ хүн амаа үржүүлээч. Хүн амаа олон болгооч. Монголчууд 300 саяулаа болчоод яах вэ? Нэг юм худалдаад авсан ч гэсэн энэ дэлгүүр өчн дороо хүнгээ босчихно. Монголчууд 30 саяулаа болчвол энэ ганцнуудад чи орлого амар ихсэн, дорхноо баяжна. Монголчууд 30 саяулаа болчвол энэ зах дээр зарж байгаа бараа чинь орлого нь 30 дахин нэмэгдэнэ. Сардаа 3 сая төгрөг олж байгаа хүн сардаа 3 сая төгрөг олж байгаа хүний чинь орлого сардаа 10 сая төгрөг болчихно. Өрсөлдөөн бий болно. Ихтэй сургуулиудад толгойтой хүүхдүүд ордог болно. Гой албан тушаал дээр тархитай хүүхдүүд очдог болно. Хүн ам үржиж бид нар хүчтэй болно шүү дээ. Хятадуудаас барилгачид гуйхаа болно. Хятадуудаас ажилчин гуйхаа болно. Хүн амынхаа нөхөн үрчгүүдээр Монголын төр энэ казакучиг бодлого барьж иж бид нар дээшээ гарч ирнэ. Ингэж маш том хичээл зааж байна. За дараагийн хичээл нь овг. Та нар бүр лапа уулцсан өвгөнтэй архичин казак харсан уу? Бөөсөндөө баригдсан, хэрэндээ баригдсан хог түүж байгаа казак харсан уу? Энэ овг байна. Одоо жишээлбэл манай ургийн овг гал овгт. Гал овгийн тэргүүн гэж нэг өвгөн байна. Гал овгийн тэргүүн. Тэр хөөй муу яваад байна. Овгороо бие биендээ тусалдаг. Монголчууд ч овгтой байсан шүү дээ. Одоо монголчууд бүгдээрээ барьж байгаа овгт. Бүгдээрээ хамаат. Бүгдээрээ Чингис хааны удам болох гээд танихтэй. Бүгдээрээ алтан уургийн хүн болох гэж шоудаад. Овгоо авахтай хүртэл нухацтай байх хэрэгтэй шүү. Боржгоо овгийнхан та нарын тэргүүн хийн. Би бол боржгоо овгт биш. Би бол гал овгт. Манай арангаан цэнхрээр гал гэж овг байдаг. Би гал овгт. Боржгоо овгтны тэргүүн нь хийн. Боржгоо овгийн толгой нь хийн та нар. Толгой тарих байхгүй. Тэгэхэд казакууд ч юм овг байна. Овгууд нь толгойлогчтой. Овгийн тэргүүнтэй. Овгийн тэргүүн овг тохиолдсон бүх асуудлыг шийддэг. Хэн нь ажилгүй байна? Хэн нь сургуулгүй байна? Хэн нь ихнэрээсээ салаад байгаа? Яагаад чи ихнэрээсээ салаад байгаа? Яагаад чи энэ манай овгийн нэр хүндийг газарт шороотоо утгаад байгаа? Яагаад ажилгүй яваад байгаа юм? Яагаад хариг уугаад байгаа юм чи? За. Ингээ юм дээр чи хэмэх зэгцтэй. Тэгээ овгийнхныгаа тэр жигтэн шийтгэдэг. Танаа овгийн, манай овгийн нэг ийм хүн ажилгүй яваад ах юм. Манай овгийн нэг ийм нөхөр одоо ингээ гэр бүлэн салаад ах юм. Та нар яагаад энэндээ тусалдгүй юм? Яагаад энэнийхээ асуудлыг шийдэхэд дэмжлэг болдгүй юм? За одоо нэг Эрбол гэх казак бай гэж. Энэ Эрбол чи арх уугаад байна. Эрболыг арх уулгахгүй.
За ингээ овгийн хурал болдог. Овгоороо тэр нөхрийг авч хилэлцдэг. Овгоороо тэрэндээ дэм болдог. Овгоороо дайрж иж тэрийгээ дээш нь татдаг. Ингэж үхэр монголчуудад, мэдрэл муутай монголчуудад хичээл заагаад байна. Ойлгож байна уу? Өөрсдөө та нар ухаантай гэж бодоод байгаа юм уу? Та нар тийм ухаантай юм бол яагаад хаан банкны ажилчдыг хийдэг юм? Та нар тийм ухаантай юм бол яагаад гар утсаа лизингээр авдаг юм? Та нар тийм ухаантай юм бол монголчуудаа зурагтаа яагаад лизингээр авдаг юм? Яагаад тийм ухаантай юм бол хөрөгчөө та нар яагаад зээлээр авдаг юм? Яагаад та нарт уцаа авчих мөнгө байхгүй юм? Яагаад та нарт хөрөгчөө угаалгын машин авчих мөнгө байхгүй юм? Та нар өмсөж байгаа хувцас хүртэл лизингээр авдаг шүү дээ. Тийм ухаантай юм бол яагаад та нар ядуу амьдраад байгаа? Тийм ухаантай юм бол яагаад гудамжаар дүүрэн хог түүдэг хүн байгаад байгаа юм? Тийм ухаантай юм бол гудамжаар дүүрэн яагаад архичин монголчууд байгаад байгаа юм? Нэгэндээ дэм болж байгаа чинь хааваа нөхөр монголчуудаа. Дандаа нэгнийгээ зүгсэн, дандаа нэгэндээ атаархсан. Шовтон нэгнийгээ өдөр шөнө өглөө оройгүй нэгнийгээ муу хэлсэн монголчууд шүү дээ. Та нарын хинчин сөхөрж унтлаа хөдөлмөрлөөд байгаа юм. Өнөөдөр казакууд яаж ийн? Та нарт яаж хичээл зааж ийн? Одоо манай энэ үндэсний сургуулийн нэг давхрт казак залуугийн ресторан, казак ресторан бай. Битүү казак. Над дээр нэг казак залуу ирж байгаа. За таныг хоолнд оруулчихъя. За тэгээ гарыг ресторанд орох гэсэн чинь казак ресторанд орно. Би казакта орлого оруулна. Энэ бол миний эх орон. Тэр жижигхэн дөрвөлжин рестораныг өөрийнхөө эх орон гэж үзэж шүү дээ. Байнга арга хэмжээтэй. Ерөөсөө арга хэмжээгүй орой байхгүй. Битүү казакууд, хурам, найр, төрсөн өдөр шагнал бүх юм энэ казак ресторанд казакууд ирж угаана. Тэмдэглэн. Тэгээ энэ залуу миний мэдж байгаагаар хэдхэн жилийн дотор босоод ирж шүү дээ. Одоо би нэг ресторан ажиллууллаа. Хизээч ирэхгүй манайхан ирүүл үнгүй хоол идэх гэж ирнэ. Дайлуулах гэж ирнэ. Монголчуудаа. Бид нар тийм л тэнэг. Зөв. Намайг нэг ресторан ажиллуулвал ерөөсөө ингээл манай 10 жилийн ангийнхан одоо казак байсан бол би казак байж байгаа нэг ресторан байсан бол манай 10 жилийн ангийнхан бүгд манай хүүхдийн төрсөн өдрийг ирж тэмдэглэн мөнгөө төлөөд илүү төлөөд миний найзууд манай одоо хоёр уудлынхан ч юм уу манай сансрынхан би сансарт байсан бас манай сансрынхан надтай хамт ажилладаг байсан манай цэрэгт байдаг байсан найзууд миний шавнар хамт ажилласан бүгд миний ресторан дээр төрсөн өдөр тэр насны баяр найр хурим тэ бүх арга хэмжээгээ над дээр хийгээд намайг босгоод ир. Би Монгол учраас гаан зажлуулж болохгүй. Хийн ч ирэхгүй. Гөр гудамжаар өвчснийгөө орж ирж хэдэн бууз авлаа. Над дээр ирвэл арх уух гэж ирнэ, үнгүү дайлуулах гэж ирнэ. Ингээд нэг нэгэ дампууруул. Тэгээд намайг муу хэлсээр байгаа л байхгүй. Ингэж хичээл зааж. Эдгээр аимшигын хөдөлмөрч үү. Агуу хөдөлмөрч үү. Ямар ч ажлыг олохгүй гэж. Хаана хар хүнд ажил байна тэнд казакууд. Битүү казакууд. Хаана хүнд ажил байна тэнд битүү казак. Ерөөсөө ажил болохгүй. Маш их хөдөлмөрлөж. Ингэж хичээл заагаад байна. Бид нар казакуудаас энэний сурах хэрэгтэй шүү дээ. Нөхөн үржгүйгээ сурах хэрэгтэй. Нөө 90 донд бүгд гарч яваад цөөхөн хідэн казак байсан. Тэд нар асар хурдтай үржээд овгийн ахлагч нар нь эмэгтэй хүн болгондоо охтууд болгондоо даалгавар өгөөд хамгийн багадаа 5-аас 5 хүүхэд тэрнээс дээш төргээд бүгдээрээ 5 6 7 8 9 10 20 хүүхэдтэй казак хүртэл. Асар хурдтай хүн ам нь олон болж байна.
Үн чи хуам нь олон болоод байгаа юм чинь нэг газараа шавахгүй шүү дээ. Эн чинь тэлэн шүү дээ. Ингээд тэлээд одоо наашаа Ховд аймгийг тэр чигтэй казакууд эзэлсэн. Энд чи стратеги яваад байна. Муу хэлэх өмхий хасгүй зайл гэдэг юм. Та нарыг зайлэхээр зайлчих юм уу? Харъя. Та нар фэйсбүүк дээр өмхий хасгүй зайл гэж бичиж хідэн зайлцъя. Дотроо хөхийнэд нь хурж байгаа. Авг болгоноороо хуралдаж байгаа. Эдгээр чи ийм айхтар хүмүүс заяа. Та нар энийн сураач. За казакууд ингэж дээ шүү. Одоо хэдүүлээ яах вэ гэж эртээ байгаач. Нөө казак гэл оруулсан чинь намайг чи үзээ ятаал. Би хэлсэн. Монгол залуучуудаа та нарыг бодвол казак залуучууд эрдэм мэдлэгтэй. Хөдөлмөрчөө. Эвгүй гаруучгүй. Заяа. Казак янхан хэд вэ? Та нар үз. Битүү халах бүрээд янхнууд. Бүрээд халахууд хүүхнүүд шалиг байд юм биш. Битүү халах янхнууд бүрээд янхнууд. Казак янхан байхгүй. Бүр нарийн ярих юм бол дөрвүүд янхан байхгүй. Дөрвүүд хүүхнүүд чи халуун цустай байд юм байна. Хүмж байд юм байна нөхөртөө дөрвүүдүүд чинь. Дөрвүүд янхан ч цөөхөн шүү дээ. Казак янхан бараг байхгүй шүү дээ. Тэгэхээр битүү халах янхнууд Монгол янхнууд ингэж хичээл заагаад байна та нарт. Энэ хичээл та нар л мэдэхгүй мэдрэлтэй байгаа байхгүй. Гэрхаа ажиглаач эдгээр яг ямар нүүдэл хийж байна. Үгүй дайсныхаа нүүдлийг харж, дайсныхаа үнэхээр дайсгнаад байгаа бол эсрэгтлийнхаа нүүдлийг харж, стратегийг харж бид нар ялах хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. Дайснасаа маш хурдан суралцах хэрэгтэй шүү дээ. Бид нар өрсөлдөгчөөсөө маш хурдтай суралцж бид нар илүү амжилтанд хүрнэ шүү дээ. Ихгүй өмхий асгууд пистанер гэж худлаа шаагаад Монгол залуучууд ажил хийж чадахгүй шүү дээ. Бүр амар энэ жинзигийнхэн бүр арай. За сарын 2 сая төгрөгийн цалин өгье гэж. Чамд сарын 2 сая төгрөгийн цалин өгье чи энийг хийгээд өгсөн. Тэгсэн чи 3 хоногийн дараа нэг хүн авчирцээ хийлээ гэж. Үгүй наа чи юу юм гэсэн чи миний доор ажиллаж байгаа. Би ажилд авсан. Би цалинжуулах гэж байгаа. Юу яриад байгаа юм бэ чи гэсэн чинь надаас 2 сая төгрөг аваад доороо хүн ажилуулад нөгөөтгөндөө 800 мянган төгрөг өгөөд хийлээ гэж. Ийм мэдрэл муутай пистанер. 2 сая төгрөгийн цалин өгөхэд ажилд авсан чинь 3 хоногийн дараа өөр хүн ажилд авсан. Энэ миний доор ажил манай ажилтан. Би энийг ажилуулж би цалинжуулж гэсэн. Ийм мэдрэл пистанер шүү. Казак залуучууд бол харин би 2 хүний ажил өгөө надад 4 сая өгчих гэж таанг шиг зүтгэв. Энд чи хичээл заагаад бид нар заяа. Ингэж бид нар хичээл зааж. Казак октод үндэснийхээ төлөө газар нутгийнхаа төлөө эмэгтэй хүн болгон 5 хүүхэд гаргаж байна. Энд чи их оронч гэдэг. Энийг их оронч гэдэг. Та нар шиг нэг хэдхэн жилийн зовлонд ирэхгүй ялархаал хүүхэд гаргачаараа ялархаал хүний гаргадгүй юм гаргацсан юм шиг байна. Чи эмэгчийн амьтын юм бол чи үр төлөө үлдээх л өстой гаргах л өстой шүү дээ. Энэ ялархаад байдгийг. Үүрэгч шүү дээ чинь. За юм байна. За өнөөдрийн жагсаал бол зөвхөн хөөрхий. За ардснаа хөөрөө шаачваа ардын намыг муулангууд ардснаа ардын нам хоёр зөвхөн эдийн чорт яг ижилхэн заяа. Та нарт авах юм байхгүй. Та нар 2 удаа ардснаа 6 удаагийн их хурлын сонгуул болоход 4 удаад нь 3 удаад нь ардын нам барьсан, 2 удаад нь ардсан нам барьсан, 1 удаа та нар хамтарсан засгийн газар байгуулсан. Та нар яг ижилхэн заяа. Юу ахын дэшээ эзэж чиж. За ийм байх шүү. За өнөөдрийн Сүхбаатарын Улбаатар жагсаж байгаа жагсаал бол бас л мөнгөний жагсаал. Мөнгөний жагсаал. Сүхбаатарын Улбаатар мөнгөний яагаад би мөнгөний гэж ингэж хэлж ийм гэхээр миний мэдд судалсан 78 юу байгаа. Одоо холбоо төрийн бус байгууллага хувь хүн байгаа 78. Бүгдээрээ ардаад хийжэгчтэй.
Энэ юугийн чинь бүр юу болгоцсон. Ажил болгоцсон. Тэ мөнгө олдог, цалинждаг, тохирдог. За надад тэдийг өгчих. Бид нар тэдийг өгчих. Бид нар энийг хийгээд бүр ингээд ажил болгоо сурцсан ийм хүмүүс. Сүхбаатарын талбай дээр юу болж исэн, үнэн жагсаал болж исэн. Цорын ганц тохиолдол байхгүй. Өнөөдрийн жагсаал ч гэсэн мөнгөний жагсаал. Би очино. Би Сүхбаатарын талбай орно. Хилдэг үгээ хэлнэ. Үе та нар нэг удаа ч гэсэн эх орныхон төлөө жагсаач. Үнгүү жагсаач. Яагаад та нар дандаа ингэж мөнгө авч жагсдаг юм бэ? Эн чинь эх оронч биш ээ. Эх оронч гэдэг чинь амиа дэвсдэг. Амиа өгдөг. За нэг удаа ч гэсэн та нар үнэн бай. Хожим. Та нар энэ хэдэн төгрөгөө дуусахгүй гэж бодоо юу? Энэ мөнгө чинь тоотой. Та нарын авж байгаа мөнгө тоотой. Та нарын авж байгаа мөнгө дуусна. Тэгээ яах юм? Тэгэл дараагийн ажиллагаа. За энэ бол Монгол Ардын намаас хонзонгаа авах гэж байгаа амар баясгалан дан хоёрын эрдэнэ митинг. За мэдээж дан хоёрын эрдэнэ байгаа юм чинь хэрэг орж ирнэ. Холоос одоо Facebook одоо бүх юм холбоотой болсон. Хоорондоо харьцсан. Тэгээ Жэнхо мэдээж тодорхой хэмжээнд санхүүжилт өгч байгаа. За энэ жагсаалыг толгойлж байгаа хүмүүсийг хараад байхад ер нь дийлэнх нь дан хоёрын эрдэнэ Жэнхо хоёрын хүмүүс байлаа. Тэднээс санхүүждэг хүмүүс аюу итгэвтэй хөдөлж илээ. Тэгэл би за энэ мөнгөний жагсаал юм байна да гэж бодсон. Хэд хэдэн хүмүүс лавлсан. Тэгсэн чинь мөнгөний жагсаалаа гэдэг нь тодорхой байна. За би гэхдээ очино. Очоод та нар яг үнэндээ шудраг ёсыг арилжиж байна. Мөнгөөр сольж байна. Та нар эх орноо ирээдүгээ үр хүүхдүүдэд та нар зарж байна гэж би энэ мөнгөний улгаачуудад би хэлнэ. Би тэгж хэлэх гэж очино. За бас юмыг яаж мэдтгүү. Ганцаар очихгүй. Ганц хоёр хүн дагуулж чинь. Тийм байна. Да ийм цөөн пэйжэнд халаа гайтчих. За ийм байх шүү. Сүхбаатарын талбайд би өнөөдөр очино. Тэгээ очингууд намайг мөнгө авцсан гэд гуцаа шаагаад унаа би стандар маань. Гөлөгнүүд нөх харцсан шиг шаадаг штэ. За би ч тэгээ 9 шид дээр хэлүүлээ сурцсан хүн дээ. Та нарын хэлэхээс та айн гэж одоо юу байх вэ? Ойлгосноо. Сүхбаатарын талбай дээр очино. Тэгээ очиод та нар болоо гэж та ингэж мөнгөөр одоо ингэж янхан шиг тий эцтэй. Янхнууд чи яг нийтийн жорлон шүү дээ. Дуртай нэг хэдэн төгрөг өгөөл ороод бид нар чи 0-д мөнгө өгөж ороод өмдөө шурталт сууж байгаад бизнес чи гараа авчдаг шүү дээ. Янхнууд чи яг тэрнтэй адилхан. Хэдэн халтар төгрөг өгөөл өмдөө шурталж ороод бизнес чил гараа авчдаг. Нийтийн жорлон болцсон. Тэгэхээр яг ийм нийтийн жорлон шиг нэг юм эх орончд байна. Мөнгө аваад бистаа самраа шахаад идэг. Тэр чинь мөнгөтэй байсан юм. Бошготын жагсаал мөнгөтэй санхүүжүүлэгчтэй байсан бас. Тэр чинь орой болгоно илээл аригтаал тэндээсээ дуу цагдаа ирж ирүүлжүүлэгдэл заваарсан юм болдог байсан шүү дээ бошгот төр чинь. Очоод дунд нь ороод хөтөнгүүд аригтаал бистаа арих хүмүүстэй. Тийм жаргацаа арих удаг жагсаал хийж байсан. Ер нь бол явандаа би босноо. Би очино. Ямар ч өвшөөрөл авахгүй. Шууд үзнэ. 72 цагийн дотор их хурал ерөнхийлөгч буу гэж шаардлагад хүргүүлнэ. Тэгээ буухгүй бол тэмцлийнхаа дараагийн шүтэнд орно. Надад мөнгө байхгүй. Тэгээ ирэх нь ирнэ үз. Ганцтай чинь ганцаардахгүй, ганцаараа ч гэсэн үзэлцэн. Эдгээр барьж яваа шорондоо хийнэ үз. Тэр шорон хүн шатаадаг 100 юм уу? Эцдаа идлэл гараад ирнэ. Хугацаатай юм дуусч, хөөхтэй ус ургаж, хугацаатай юм дуусна. Шорондоо хийнэ үз. Би үл үзэлцэн. Гэхдээ та нарын амыг асууж байгаад освол. За одоо үзнэ гэж үзэх үү хэвээр. Арай хэтэрлээ хэвээр. Эх орноо аврыг. Энэ эх орон чинь бүр ам тавьчих. Сэхэнд байна. Харж байгаа эх орноо дуусгамааргүй. Хэдүүлээ үзэх үү.
цөстөө ирчүүд хүрээдэр үзье гэж би үзэлцэн. Би хамгийн дөрөнд гүйж ороод буудуулт юм уу яадгийг эднэр тэгэл би үргэлдэх байх. Өгөх юмөр ялгаа юу гэдэг юм бэ? Тэгээ ингээ ярангууд надад чинь төрийн эсрэг мэсрэг шаанаа. Монгол Ардын нам төрийн бус байгууллага. Монгол Ардын нам гэдэг нэртэй төрийн бус байгууллага хизээ Монголын төр болцсон юм. Мэдчихгүй юм байна. Монгол төрийн эсрэг мэсрэг шаага өөрсдөө төргөө ойлгоцсон. Хэдэн авилгач нэг хэдэн хулгайч л байгаа шүү дээ. Нэг хаацаас өмгөөлсөн. Нэг төмсөгдсөн биз дээ. Чамааг ингүүл би эний чинь зарлана. Чамааг тэгвэл би тэрий чинь зарлана гэх. Нэг айлгцсан, нэг хулгайг мэддэг, нэгнийхээ цогсон мөнгийг шаадаг ийм л хүмүүс байгаа шүү дээ. Биз дээ. Эдний төр гэж юу байдгийг. Ой Монгол Ардын намын хулгайчудаа төр барьж байгаа болохоор Монгол Ардын намын хулгайч гэж байгаа. Ардсан нам ч ижилхэн заяа. Монгол Ардын намын хулгайчудаа та нар төр биш. Мэдүү? Төр чин ард түмэн байна заяа. Төр гэдэг чинь бид нар заяа. Одоо Монгол Ардын хувьсгалт нам гэдэг Монгол Ардын нам гэдэг төрийн бус байгууллагаас Монголын төрөө авъя. Төрийн эрх авах цаг нь ирсэн за. Тэр үед би та нарт бүр лайв хийж зарлж байгаад үзэлцэн заяа. За дараагийн даа хүртэл баяртай. Тулдаан зөвхөн шонхрууд нэснэ.